хүчи амиа орлчээгээд цонхноор гараа зогсоход өөдөөс ингээл нэг хүчтэй салхи үдээгээл одоо би үхээд өглөө гэж бодоход миний хүүхдэд миний өрөн дээр миний ээж аваа өрөн дээр үлдэх байсан. Тийм болохоор үгүй. Юу нөгөө өөхөх бодол. Үгүй шүү дээ Сара. Чи чадна. Мөнгийг бол хүн олж болно. Өрийг бол хүн дарж чадна. Чамд боломж байгаа. Чи хийхгүй бол өөр хин хийх юм. Тэрэн төртлөө аяа байж аваад эмнэлэг рүү би өөрөө машинаа барьж чад. Эмнэлгийн гадаа их нэлхсэн гадаа машинаа тавьчихад эмнэлэгт орж үзүүлээл хөвтгий мэн төрн гэл орсон. Намайг Батбанбын саран цэцэг гэдэг Сэгрийн Монгол компани захирал, Сара брендийн үүсгэн байгуулагч, 3 хүүтэй өргөдөлгөөсөн ээж байна. 5 наснаас ахуулаад нугарч сурсан, 13 нас хүртэл нугардаг байсан. За тэгэл айл айлын хаалга тогшоол гудамныхаа айлуудаар ороод нуграал явдаг. За тэгээд ер нь бол урлагийн одоо дуучинч гэдэг юм уу, жүжигчинч гэдэг юм уу, урлагийн хүн болно гэж аявих боддог байсан. Зэн ч гэсэндээ миний амьдралын гараа бол дандаа тийм худалдаа наймаа чиглэл рүү аявих орсон юм билээ. Одоо бодоход ягаад тэгэхээр нэгдүгээр ангид орохдоо хашааныхаа алгыг онгойлгочл дүүтэйг нийлээл махаварэ сүү аварэ гэж хашаараа дараа нь манай аав ээж хоёр нөгөө мах сүү хашаа онгойлгоод бид нар ингээд зардаг байсан бол дараа нь 6 нэрийн дэлгүүртэй болоод 8 нэрийн дэлгүүртэй болоод тэгээжтэйгээ нийлээд урдаас хүүхдээ явц оруулж наран тул зах дээр лангуу ажиллаулаад тэгээд өөрөө их сургуульд оронгуудаа хүртэл гоо сахны бас нэг борлуулалтын компанид орж ажиллаж ирсэн. Олон жил ажилласан тэр компаниас хөдөөж ах их сургуулийг 2009 онд ороод бүтээгдэхүүн чанар ариун цэврийн үнэлгээ гэдэг мэргэжлэр бакалавр хамгаалаад магистраа хамгаалж арай төгсөж амжаагүй орхисон. Ганцхан судалгааны ажлын одоо нэг хамгаалах ажил дээр очиод орхисон. Тэрийг бол гүйцэн гэж бодож байгаа. За 19 оноос хойш яг компани үүсгэн байгуулад яг бизнес хийж явж байхдаа одоо нэг коронавигийн үед харж ирсэн шүү дээ. Тэгээ тэр үедээ бас айгүй хөрөнд орсон юм би. 2 хүүгээ дагуулаад жирэмсэн 3 хүүхэдтэй. Тэгээд хагас тэр бом төрний өрөнд орсон. Сан мэсэргүй байдлаар. Тэгээд тэр өрийг за би эхлээд бол жоохон яг үнэндээ ингээл нөхрөөс 2 тишээ болоод хүүхдүүдэд аваа явахад цонхон дээр гараа зогсож исэн байхгүй. Хүчи амиа орлчээгээд тэгээд цонхон дээр гараа зогсоход өөдөөс ингээл нэг хүчтэй салхи үдээгээл одоо би үхээд өглөө гэж бодоход миний хүүхдэд миний өрөн дээр миний ээж аваа өрөн дээр үлдэх байсан. Тийм болохоор үгүй. Юу нөгөө өөхөх бодол. Үгүй шүү дээ Сара. Чи чадна. Мөнгийг бол хүн олж болно. Өрийг бол хүн дарж чадна. Чамд боломж байгаа. Чи хийхгүй бол өөр хин хийх юм гэж зориглоод тэгэл ерөөсө тэр өдрөөс хойш ерөөсө өдөр болгон нөгөө өрөнд орсон учраас нөгөө хүмүүстэйгээ уцаар ярьж уйлахтаа нуулж уулзахтаа нуулзаж би бүр мэддэгдэл хүртэл хийжсэн байхгүй юу. За би энэ өрийг бол тарнаа. Би гэхдээ авч идээгүй мөнгнөөс олж өрөнд орсон. Гэхдээ би энийг дарна надад хугацаа өгөөч гэд бүр лайв хийжсэн. Хүний итгэлийг алдаж болохгүй. Одоо надад итгэцэн байгаа хүмүүс итгэлийг алдаж болохгүй гэж өнөөдөр хүртэл би өдөр шөнөгүй итгэсэн байгаа. Эмнэлэг рүү би өөрөө машинаа барьж чад. Эмнэлгийн гадаа их нэлхсэн гадаа машинаа тавьчихад эмнэлэгт орж үзүүлээл хөвтгий мэн төрн гэл орсон. Тэгээд хүнд төржсэн. Тэгээд эмнэлэгт 3 оноод гарахтаа ч гэсэндээ ээж маань ирээд миний үг тэрэл машин хажууд тэрэл би өөрөө машин ажиллаад бол гэрт иржсэн байхгүй юу. Төрсний дараа ядаж ирчих болоо л гэж боддог юм лээ л дээ. Тэгээд яг хөө тэгсэн тэр үед маань ирээгүй. Тэгээд сүүлд ойлгож бас уучлалт гуйж исэн болохоор яг тэр уучлалт нь үнэхээр оройтчихсан. Бараг тэр хагас тэр бом чинь 80 90 хүний айлын асуудал яригдчих байгаа байхгүй юу. Тэгээд тэр 80 хүн за 90 хүн байлаа гэж бодоход 90 хүний дарамт 90 хүний гэр бүлийн дарамтад орж ирж байгаа юм зэрэгцээд. Гэхдээ нөгөө өөрөө би яг үнэн учраа хэлээд за миний цаашаа дамжуулсан данс энэ байна. Би ингээ хүнд өгцөн. Одоо энэ ингээ шалгагдчих байна гэдэг үнэн учраа хэлээд харуулад хүмүүс бас төвчээртэй. Нөхөр ойлгод юм бэл. Шийдэхтэй газраар шийдүүлээд одоо эцсэн бас арай л усааг байгаа. Гэхдээ би бүх хүмүүсийнхээ хөрлөгийг бол ер нь бол өөрөө хариуцаж гардаж барагдуулаад дараагийн тэр шат бол миний тэтрээс авах учраа одоо явж байгаа учраас яг тэр бол тэр цаг хугацааны асуудал надад орж ирэх бах гэж бодож байгаа. Эцсийнхэн баримтыг гарч нотлогдох үед би нэр төрөө цэвэрлэнэ гэж боддгийг. 24 оноос эхлээд ер нь бол амьдрал маш гоё болж байгаа. Яагаад гэвэл би 21 он, 22 он, 23 он нарт бол маш их тийм тэмцэлтэй ингээ айгүй хэцүү үеийг өнгөрөөж агаад хятад руу одоо үйлдвэр болъё.
бүр болохгүй бол хятадд гараад лайв ч болтгоо хийгээд би лайв хийж чадсан шүү дээ. Манай пэйж нэг 80-90 мянган дагагчтай болсон. Надад итгэж байгаа хүмүүс байна. 100-аад борлуулагч нар байна. Тэгээ нөгөө өрөөнд дарахын тулд нөгөө бизнесийн орж ирсэн бараануудаа зараал мөнгө орж ирэнгүүт нь тараасаараа эргэлтийн мөнгөгүй болцсон. Тэгээд 250 мянган төгрөгтэй би гарч ирсэн. Баггүй юу. Тэгээд яг тэр үед хөрөнгө оруулалт авчихсан. Би сар гуанжууд амьдрах туризмын байрны төлбөр төлчингүүдийг тэндээс байнгын лайвдаад брэнд сурталчлаад тэгээд захиалга аваад машин явуулдаг. Тийм ажлыг нэг сар л хийж үзсэн. Тэгээд тэр тухайн үйлдвэртэй дэмжигдээд гэх юм уу хөрөнгө оруулалт оруулсан. 23 оны 12 сард би Хятадаас эхлээд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт аваад бараатайгаа ирээд. Тэгэнгүүтээ нөгөө 50 сая төгрөгийн борлуулалтыг сарын дотор гаргаж өгөөд тэгэнгүүт нөгөөд бол урамшаад дахиад надад 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орлоод тэгээд ер нь бол одоогийн замд орсон. Миний ингээд ярьсан бүтээгдэхүүнүүдийг бол манай хэрэглэгч нар надад итгэж авч хэрэглэдэг учраас би муу юм зарахгүй, муу юм хэрэглүүлж болохгүй гэдэг одоо энэ сэтэл дээрээсээ заадгүй л өөрийн нэрийн брэндтэй болох хэрэгтэй байна. Гэхдээ хамгийн түрүүлээд ямар бүтээгдэхүүн байвал илүү таарах юм, тохирох юм. Сара дээр хамгийн анх бид нар гарын сэлбэдэг, хөлийн сэлбэдэг, нүүрний сэлбэдэг маск 2-2 мянган ширхгийг авчираад 30 минутын дотор дуусчихсан. Хятад юм уу гэл ингээд идэв. Сара брэнд бол яалтчгүй Монгол брэнд гэж явна. Ягаад гэвэл оюуны өмчийн зөвшөөрөл одоо захиалагч нь Монгол хүн учраас. Дээрээс нь бараа бүтээгдэхүүнийг бид нар зөвхөн хятадын нэг дурын нэг үйлдвэрт өгчөөгүй эзэмшиж байгаа патентууд нь хайрцаг савлгаан дээр хүртэл гаргачихсан. Швейцар, Герман, Энэтхэг, Испани, Малайз зэрэг улсуудаас Орос найрлагууд түүхийдүүдээ бас татдаг. Дээрээс нь ганцхан манай одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байгаа биш. Солонгос, Япон, тэр Америк гэдрэл рүү гарч байгаа хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг чи үйлдвэрлэж гаргадаг. Том үйлдвэр байдаг байхгүй. Тэр нь бол бүтээгдэхүүнээр олж чадсан бүх шинжилгээний бичиг, альбом бичгнүүд бүгд байгаа. Мөрөөдөл бүр зорилго тодорхой байна баг. Яг тэгэхээр одоо манайх нөгөө брэндээ гаргаад зөвхөн Монголда борлуулна гэж бодож исэн бол манайх одоо борлуулагч нараараа дамжаад Швед, Орос, Хятад, Солонгос гэсэн улсуудад борлогдоод эхэлсэн байхгүй юу. Тэгэнгүүт өшөө томрох хэрэгтэй байна. Дэлхийн брэнд болж болох юм биш үү? Зөвхөн одоо ганцхан ингэж нэг бараа бүтээгдэхүүн биш байгаа юм. Энэ бүтээгдэхүүнүүд дээр дамжуулаад энэ маш их ингэж нэг ихтгэл үнэмшил, төвчээр, зориг, тэр тусмаа ингээ хайр хүртэл энд явж байгаа байхгүй юу. За яасан бэ? Тоолно. Хайртай мó? Вау. Дандаа ээжтэй хайртай шүү гэж хэлдэг юм шүү. Тэгдэг шүү дээ. Баян. Харахаараа хайртай шүү гэж. Би толгойд нэртэй. Бүх юмд нь хайртай. Ерөөсөө юунд ч бууж өгөхгүй байгаа, шантрахгүй байгаа, бүх зогсохгүй байгаа зүйл бол миний 3 хүү байхгүй. Ичээнэ. За, нэмэн хөө томтоос. Манай том хүү Саянбо. Одоо 13 настай. За, манай энэ дэггүй шар баг маань болохоор 4 настай. За, миний хүү дунд хүү очроод 10 настай. Үрж байгаа. За, ингээ ийм нэг 3 сайхан залуутай. Тэгээд энэ 3 сайхан залуугийнхаа хүчээр, дэмээр хамтдаа одоо илүү сайхан амьдралыг бүтээж зохицуулна гэж зорж яваа. Эгэлж ирээ нэг ээж байна да.